43-аас эхлэн 1043 хүртэл 100-аар ахиулан толбол ямар тоонууд байх вэ? Тохирох бүх зөв хариултыг тэмдэглэжээ. Одоо хэдүүлээ олцгоё. 43-аас эхлэн 100-аар нэмэгдүүлэн тоолъё. Тэгэхээр хэрэв бид 43-ыг 100-аар нэмэгдүүлвэл 143 гарна. Цааш нь 100-аар нэмэгдүүлцгээе. Хэрэв бид дахиад 100-г нэмбэл 2 ширхэг 100-д 43 нэгж буюу 243 болно. Дахин 100-аар нэмэгдүүлье. Тэгэхээр дахиад 100-аар нэмэгдүүлвэл 343 гарна. Чамайг ойлгож байгаа байх гэж бодож байна. Одоо хариугаа дахин 100-аар нэмэгдүүлвэл 443 болно. Бид 100-ийн хооронд өөр тэмдэглэж байгаа учраас ялгаж байна шүү дээ. Дахиад 100-аар нэмэгдүүлвэл 543 болно. Дахиад 100-аар нэмэгдүүлвэл 643 болно. Дахин 100-аар нэмэгдүүлэхэд 743 болно. Дахиад 100-гаар нэмэгдүүлвэл 843. Ахин 100-гаар нэмэгдүүлье. Тэгвэл 943 гарна. Мөн 943 нэгж гих аргаар нэмж болно. Дахин 100-гаар нэмэгдүүлье. 10 100-ийн 43 нэгж гэсэн үг юм. Тэгэхээр бид үүнийг 1043 гэж уншина. 10 100-д 43 нэгжтэй адилхан гэдгийг ойлголоо шүү дээ. Тэгвэл бид 43-аас 1043 хүртэл 100-аар нэмэгдүүлэхэд эдгээр тоонуудаас алийг нь доорх чагсаалтнаас олж харж болох вэ? Тэгвэл 44 байхгүй байна. 123-ыг ч мөн адил. Харин 143 нь байна. Мөн 543 нь байна. Энд харж байна. Бас 843 байна. Тэгэхээр бид эдгээр тоонуудыг харж байна шүү дээ. Одоо чи үүнийг чэжээр бодож чадхаар боллоо. Чи чэжээр за 43-ыг 100-аар нэмэгдүүлэхэд 143, тэгээд 243, 343, 443, 543, 643, 743, 843, 943, тэгээд 1043 хүртэл бодож чадхаар боллоо. Мөн эдгээр 3 тоон бидний 43-аас 1043 хүртэлх нэмэгдүүлэхэд дунд тоологдож байгаа тоонууд юм.